1250-ад онд мөнх хаан ширээнд суугаад удаагүй байхдаа өмнөх хоёр хаадын үед гадаадын худалдаачдаас авсан зээлийг төлөхөөсөөр аргагүй байдалд орж байжээ. Хэдийгээр дундад зууны бусад өдөртөгчдийн адил өрийг хүчингүй болгох сонголт мөнх хаанд байсан ч Монголыг чиглэсэн гадаадын худалдаа хөрөнгийн урсгал зогсох аюултай байв. Өнөөдөр ч улс орон зээлээ эргүүлэн төлж чадахгүй болсноор тухайн улсын нэр хүнд хөрөнгө оруулагчдын дунд маш ихээр унаж цаашид зээл авах, хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй болдог. Зээл авах боломж олдсон ч тэр нь зөвхөн өндөр хүүтэй зээл байдаг. Хувь хүн албан байгууллага, муж, эсвэл бүхэл бүтэн улс авсан зээлийнхээ хүүгийн төлбөр болон үндсэн төлбөрийг тохирсон хугацаанд бүрэн эргүүлэн төлөх чадваргүй болохыг дефолт буюу төлбөрийн үүрэг зөрчих гэдэг. 19-р зуунд Америкийн нэгдсэн улсын зарим мужууд төлж чадхаа болсон зээлээ хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол гарч байсан нь төр төлбөрийн үүргээ чухалчилж ирээгүй жишээ юм. Түүхийг эргэн харахад дэлхийн олон оронд өрийн хэмжээ нь нийт орлогоос бага байх үед төлбөрийн үүргээ биелүүлэх боломжгүй болох тохиолдлууд гарч байжээ. Энэ нь тухайн орны төсвийн орлого буурч гадаад дотоодоос хөрөнгө татах боломж хомс байсантай холбоотой. Харин Грек улсын өрийн үзүүлэлтийг зориуд бодит байдлаас багасгах мэдээлж байсан ч бодит хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүнээс нэгэн тавсныг тогтоосон. Компанийн хувьд төлбөрийн үүргээ зөрчиж төлбөрийн чадваргүй болсноор ихэвчлэн дампууралд хүрдэг. Ихэнх орны дампуурлын тухай эрх зүйн зохицуулалтаар компани хөрөнгө орлогоос зээлдэгчид хохирлоо эхний ээлжинд барагдуулах хэрэгтэй учраас төлбөрийн чадваргүй болсон компани хувьцаа эзэмшигчид өөрсдийн оруулсан хөрөнгөө алдаад дуусдаг. Улсууд зээл авахдаа ихэнхдээ хөрөнгө барьцаалдаггүй. Гэвч түүхэнд зарим орон зээлдэгчид худалдааны монопол эрх олгох, хөрөнгө барьцаалах тохиолдол гарч байв. Улс төлбөрийн үүргээ зөрчих үед хамгийн түгээмэл авагддаг арга хэмжээ нь зээлд бүтцийн өөрчлөлт оруулах юм. Энэ нь зээлийн хугацаа, хүү, төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулах, эсвэл зээлийг өөр санхүүгийн хөрөнгөөр солихыг хэлнэ. Компаниуд ч мөн зээлийг төлж чадахгүй тохиолдолд зээлийн бүтцийн өөрчлөлт хийдэг. Эсвэл зээлийг өөр зээлээр төлдөг нь улсын өрийн дарамтыг багасгах бус төр зургийн гал унтраах эрсдэлтэй арга бөгөөд төлбөрийн үүргээ зөрчсөн улсыг олон улсын шүүхэд өгөх боломжтой. Манай улсын хувьд улсын өрийн хэмжээ сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсээр байна. Эрт дээр үед зээлээ төлж чадахгүй тохиолдол дайн гардаг байсан бол харин орчин цагт хөрөнгө оруулагчид улс төлбөрийн үүргээ зөрчвөл тохоо улсын гадаадд байгаа хөрөнгийг зарцаа харах хэмжээ авах тохиолдол бий.